Сая хийж байгаа нөгөө дэлгүүрлөө ороод энэ манай нөгөө найз болдог гэх байдаг хөөг. Тэгээ яасан хийж байгаа дэлгүүрлөө аптек руу орсон чинь игүүн гэдэг аптек руу орсон. Ийм авах гэж 200 сая төгрөгтэй болчихсон. Баалар тийм бол. Яг хөө ганц тамиг татчихад энэ нэг айтайхан тийм галерей байт юм байл шүү дээ манайх энэ яраа. Гаднаас нараад өстэй. Гоё гостой. Тэр байк биш тэр. Тэр байк. Чи байк гэж мэдхүү? Мэдгүй. Баян намсраа шүү дээ. Ноог яваагаа юм чинь ногоон дэрэгт энэ ч байгаа. S19, S2. Холбогдолтой юм билээ. Тэг яг энэ үгээрээ юу хэлэх гэдэг бол одоо манайханд чи ийм их хоор болчиход байгаа байхгүй. Гандан тэгшлийн хэд иймэрхүү юмуд их байгаад байдаг байхгүй. А тэгвэл энэ яг үзүүлнэ гэх юм бол галерей үзүүлнэ гэх юм бол айгүй өөр юм байна. Нэг давхартаа дээрээ хоёр давхартаа юм байна. За миний мэдж байгаагаар бол энэ багийн биш тийм баян намсраа. Энд чинь бол баяжуулдаг байхгүй. Тэгээд энэ баян намсраа. Тэгээд энэ хажуулт нь бол дагалдах одоо тий баян намсраа дангаар нь залж болдгоо. Ер нь бол одоо миний хүүхд насн дээр бол манай өвөө аавын аав нь Монгол улсын уран баримлч зураач одоо урлагийн гавь сэтгэлтэй дасцэв гээд манай энтийн өмнөлгэрийн хүн байт. Тэгээд манай хоёр өвч хоёулаа нөгөө юунд шаазан бааны үйлдвэрт их олон жил ажиллаж байгаа байхгүй. Тэгээд баян намсрыг бол би таниад байгаа. Яагаад гэх юм бол манай ээжийн аав нь цэрэн дөржгээд уран баримлч зураач хүн байт. Тэг өвөө нэг 90-ад онд наа хүүхд байхад нэг зах зээлийн үед гипсээр ингэж хивэнд оруулаад баян намсрын хүргийг ингэж яг тэр шүү дээ яг энэ хог. Иймэрхүү хүргийг хийж зардаг гэсэн бохог. Тэгэд энэ чинь гадаадын жуулчд ирээд энийг чи худалдаж авдаг. А тэгтээ бол яг сүүлийн үед манайхан ч өөрснийх Монголын хүүхд залуучууд их гоё болоод байл та. Тэс ингээ хүний шашин шүтгэхийн эсхэнд нь халтгаа болцсон. Одоо тэр хүн юуг л шүтэж болно тэр гахаага шүтнүү те. Одоо тэмээ хонь малаа шүтнүү тэр чинь өөрийнх нь асуудал. А тэгтээ ийм сайхан урлагийн галерей гэдэг чинь өөрөө Монгол улсын хэмжээнд ялангуяа ийм залуучуудын хотгон вивас хийдэд байна гэдэг өөрийг талархууштай зүйл гандуур шаардлагагүй болчиход шүү дээ. Тэн дээр ч одоо бурхын номнууд ингэж үуч шүү дээ. Үхлийн тухай мэдлэг гэдэг энэ ч айгүй гоо юмш тайлбар зөвлөгөө гарын авлага гэдэг. Одоо хүн одоо урд насандаа үеийн үүрэг хийдэг. Одоо амьдарч байгаа орчиндөө үеийн үүрэг хийдэг. Тэ биднээс хүн төрөлхтөн одоо хүн болоод төрнө гэдэг чинь өөрөө асар хувь заяа. Тэгээд энэ үхлийн тухай биднээс гэхдээ үхэж үдсэн байхгүй л дээ. Одоо яг ингээд хүн үхэж үзээд яг энэ тухай би одоо үхлийн тухай ярьж чадахгүй. Яг бол би үхэж үзээгүй болохоор. Тэгэхээр яг ингээд байдаг. Их тэнцээ их гоё юм харлаа манайх энийг хараараа. Энэ дээр юу вэ гэх юм бол нөө манай галцаа ах байдэн штэ. Яруу нэрэгч. Одоо агуу шүү дээ. Одоо Монголын одоо шинэ үеийн модернист авангард те тэрний одоо ганц төлөөлөл одоо галцаа ахын нөгөө пяндан дээр нь ордог. Бурхан юм штэ. Энэ талаа болчихно гэдэг байхгүй. Тэгэхээр энэ үгээр юу хэлэх вэ? Одоо жинзийн үеийн ялангуяа бурхан шашны тухай мэдлэгийг түгээхийн тулд энэ галерей дээр ирээд хараад за магадгүй эцэг ихтэй буян болоод зул асаахаар болох юм бол энэ алтан сайхан зөвгцнүүд байна. Сангийн вапер байна те. Шар тоснууд нь байна. Зулын тоснууд. За хүчнүүд байна. Их мандалаа гэдэг энэ ариун хутлаг гэдэг байгаа шүү манайх энэ арц ямар учиртай гэх юм бол яг энтхийгээс гаралтай төвдөөс гаралтай. Одоо энэ арцаар ч бол биднээс ингээл ингэдэж шүү дээ. Юундэ тийм ээ. Одоо ингээд хараа манайх би онгоолгоод үзье. Нэг навчин тамхи нүтэй. Янцтай. Гоё гостой. Би бол энийг жоох ингээд удаан өмсдөг юм бол мансуурлын байлд очих нь өнөр мөнөр нь бол гоё энэ гоё. Тэгтээ бол яг манайх чинь урлагийн гэр бүлээс гаралтай байдаг байхгүй. Учир нь юу гэвэл ой ямар гоё юм бэ? Тоонт гэр тийш хартаа. Ой ой. Гайхалтай. Тийм байна. Би яагаад энэ чинь онцлоод ирсэн бэ гэвэл одоо тоглолт удахгүй болно. Миний урд бол өөрөө их тийм шашин шүтлэх юм биш байхгүй. Тэгтээ ийшээ ороодсэн чинь миний одоо тэг үзэх үзэл сонирн болоод юм. Учир нь юу гэх юм бол Ацны үнэр энэ хүч одоо тий уугуулж байгаа сангийн бомбоос гарч байгаа утаа үнэр гэдэг чинь
миний зүрх сэтгэл нэг юм хэлээд байгаа байхгүй займаа чи те тоглолчин гоё болох нэ те. Займаагийн хувьд бол баримт барина шавраар. Баримтын шаварч барина. Одоо хүний хөрөг хөрөгч зээж баримтчдаг хий чинь. Зураг зурна. Тэгтээ би энэ үгүүрээ юу хэлэх гээд байх юм бол нэг талбар зургийг үзүүлье. Тэгтээ энэ бол зөвхөн фаны маркетаа шүү. Тэгтээ би зураад та нар энийг ингээ ажиллаарай. Би юу зурсан бэ гэдгийг. За энэ дээр ингээ юм бэлэн байна. Уул нь нөгөө нүүрсэн харандаа байвал их зүгээр үдээ. Тэгтээ бол яах вэ? Өнгөрсөн. Энэ үгүүрээ би юу хэлэх гээд байх юм бол яах вэ? Урлагийн удам уран зургийн одоо тий нэг юм нэг хүний хөрөг зураад үзье. За маш богино хугацаанд зураа шүү гэхдээ манайхаа. Би юу зурах гэж гэдэг та нар өөрснөө харна. За явлаа. Манайхан сайн хараа шүү. Юудээс маш богино хугацаанд зурна гэсэн үг. Хэний зураг вэ гэдгийг та бүхэн өөрөө хараа. Би тэгтээ мэрис зураг шүү манайхаа. Ер нь бол энэ бол зөвхөн талбар зураг шүү манайхаа. Тэрийг бол сайхан муухайг та бүхэн маань өөрөө шүүн. Нэг хэд ингэ чинь. За одоо ингээд энэгүүрээ би юу авах гэдэг юм бол за ингэ суугаа гарч ирэхдээ иймэрхүү дээл ингэж өмсдөг. Миний хүүхд насн дээр их харагддаг байсан л та. За энэ дээр нэгэнд энэ хүний хүргэж зурсан юм чинь би энэгээр юу хэлэх гээд байх юм бол хээ тавиад үзье бүгдээрээ манайхаа. Толгой дээр нь хээ тавиад үзэх хэрэгтэй. Хээ тавьчих юм бол бас Монгол ах уу? Монгол юу ороод ирнэ. Би тэгтээ мэрис зураг шүү манайхаа. Ингээд ердөөсөө 5 минут хүрэхгүй хугацаанд 3 минутын хугацаанд уран зургийг фаны маркета хөрөг зураг. Тэгтээ манайхан зүгээр ойлгороо юуны зураг зурж байна гэдгийг та бүхэн. Заавал энэ ингээ болчлоо. Маш богино хугацаанд. Манайхан сонирхоор болох юм энэ зургийг хурж иж үзээрэй. За би энэ он сарыг биччихье. За өнөө ч хэдэн блэ? 2026 оны хэд вэ? 4 сарын хэдэ? 14. За ингээд цагт болж байна манайхаа. 18 цаг 21 минут. За боллоо. За ингээд дуусаа. Хөрөг зураг. Манайхаа замлингийнхаа тоглолтыг дэмжгээр болох юм бол яг энэ сайхан галерейгээс үржээд энэ зургийг аваад сэтгэлийн өглөг өрхөөр болох юм бол займаада оруулж байгаа тоглолтонд оруулж байгаа хувь нэмэр гэж займаа нуудж байна. Энэ нөгөө Viva City салбар дээр байгаа. За яг манай найруулагч маань дараа нь хаягийг хэлж хөлгөө. Займаагийнхаа зургийг худалдаж авснараа энүүгээрээ юу болох гээд ирэх юм бол яг бие биендээ ингэж тусдим те зүгээр хүнээс мөнгө авсанд орвол займаагийнхаа зурсан зургийг аваад өөм зөөлөгч нь бас те арх уугаас гадна бас учиртай байж бас бодно. Тий эрдээс эн чинь яг хүн үннээрээ баг сайхан л те. Гэхдээ бас нэг тийм их мандаалаа гэдэг байна. Яг манайхан найруулагч өөрөө юуг хэлж байлгүй. За энэ байна. Энэ шүү манайхаа. Ингээд яч. Темка. Хосон шог таталбар зураг. Яг энэ бол энэ үгээр би хэлэх гээд байх юм бол манай Монголын ард түмэн чи өөрснөө их урлагийн тий дуудуулгаас гадна би баримт барина. Надаар өөр хүссэн зураг зуруулаарай. Би тэгтээ фаныгаар зурхгүй. Дараа нь нүүрсэн харандаагаар зурна. Тэгвэл их гоё дүрс өнгө хосолж байт юм. Viva City-гийн өдөөсөө мандаалаа гээд ороод ирэхэд болно. Их мандаалаа гээд 19 дээр байсан биз дээ. 19 дээр юун дээр. Тэгэхэд энэ зургийг манайхаа худалдаж аваад нэг займаа дээр хөрөнгө оруулалт хийгээрэй тий. За ийш ингээд тавьчих. Ингээд займаа ингээд зураг заллаа. Жог ууртаа темпкэ болцсон байна л та. Гэтэ манайхаа учир нь юу гэх юм бол эн чинь нөгөө далбар зураг болохоор би өөрөө зураагаа худалдсан бай. Гэтэ биднээс түүхээсээ илүү таамагийн дунд явдсан шүү манайхаа. Чингис хааны хүргийг би одоо Данзангуй удам, соёлын Данзангуй удам гэж өөрөө явдیں۔ Манай хараангаа хотнотын манай ээжийн тал. Тэгтээ би Данзан гэдэг хөгшний яг дүрээрээ хараагүй болохоор дандаа таамгаар явдаг байхгүй. Ойрхны төрлийн өвөөгөө болохоор. Миний одоо хөрөг зураг одоо янз бүрийн зургийг олж яг л ингээд бодтор зурч чадчих. Чадна шүү дээ. Надаар дараа нь зуруулаараа би магадгүй баримт барьчих юм бол бүр шавраар би хүний дүрсэж байна. Отгоо чиний дүрсэн шүү. Тэгтээ надад орчин алгаад. Магадгүй би эднүсийг ингээд хараад бүгдийг зурна. Ердөөс авиас бол байна манайхаа. Би нүгээр юу хэлэх гээд юм бол манай ер нь одоо манай галсаах үйдэн шүү дээ. Одоо 11 шүү. Тэр хүн чинь шүлэг бичгээс гадна, дууны үг бичгээс гадна эн чинь өөрөө юу вэ гэж бодох юм бол манай хүн ч өөрөө зурдаг байхгүй. Галсаах чинь.
Миний хувьд бол яах юм бол яг урлаг уран сайхан те дуу зохион одоо ингээд дуулна хамтгаараа явна бич дуур кино зохиолч бичижсэн те иймэрхүү яг энэ уран зургийн хувьд гэх юм бол энэ уран зурхээс л яг жоохон фаны жок маркетаар зурчлаа л да сая 3 минут 2 минут болсон уу тий. Тэгээ яг манайхаас сонирхол болох бол энэ сайхан галерейд ирж үзээд зургийн ертөнцөөр аялангаа займынхаа зурганд хөрөнгө оруулаараа ингээд энэ зургийг аваад ингээд займад хөрөнгө оруулах юм бол займад нь 20 мянган байсан ч илүүдэхгүй 30 мянгаас илүүдэхгүй те мандала гэдэг чинь өөрөө их бурхны шашинлаг нэр байхгүй сүнслэг нэр байхгүй философч манай энэ чи орчуулъя чи өөрийнхөө хүслээр орчуулсан ч бол мандалаг энэ яг тоймтой нэр биш байхгүй тий хайрч гэж орчуулж болно шүү дээ энийг бол ерөнхийдөө яг орчуулгаар нь энэ чи өөрөө төв бүх байхгүй тийм чи өөрөө нөгөө бурхны юут одоо харалта хамаг амтны зовлон хийгээд зовлонгийн шалтгаан өтөр түргэн амьдрал болтгоо энэ одоо зөвхөн энэ бичгэл гэхээсээ илүү энэ үг нь өөрөө ихгүй байгаа өгүүлбэр өөрөө амттай байгаа байхгүй биднес ч болохоор бурхан гэхээр л нэг хүний зураг тавиа шаруугаан хөгжим явдаг шүү дээ Mani bet me home тэ энэ өөр их гэгээлэг واخгүй юу энэ дээр заавал талигаач ярд энэ дуу явахгүй тэ сүнслэг болохоор биднес мандала их мандала гэдэг юм агуу сайхан одоо би одоо энийг яг жинхэнэ монгол хэл гэж хэлэхгүй л дээ тийм үү яг энэ биднес төдөө төргөө шарын шашинд ороод бас тодорхой хугацаанд орчлоо улааны шашин гэж ярихаас илүү одоо биднес зүрх сэтгэлд буудтаал байгаа шүү дээ Чингис хаан гэхээс илүү яг эцгийн өгсөн нэрээр явах юм бол тэмүүж юм баггүй. Тэгээ хүнийг бас ингэж авгаалах хэрэгтэй. Яг Чингис гэдэг цолж өөрөө амирлангуй нэр баггүй. Хаана энэ дэлгүүр биш баггүй. Энд чинь өөрөө галерей, амьд музей гэсэн үг баггүй. Одоо чи Баян намсрыг хараа л та. Энэ орж ирж байгаа хаалгаар хүн орлоо л бол Баян намсрагийн хүргийг шууд хардах байгаа. Энэ зургийг ингээ харахад бол их дотн санагдаад байд. Яагаад гэх юм бол манай би яг хүүхэд майлингийн байсан л да. Тэгэхэд манай том өрөөнд ингээд эднүсийн бүх юмнууд манай өвөө өрийг хийдэг гэсэн. Тэгтээ уран зураг гэхээс илүү одоо гипсээр ингэж бүтээдэг гэсэн бохоггүй одоо хэвэнд оруулаад маск гэсэн үгтэй манайхаа. Тэгтээ ийм маск биш шүү. Маск гэж одоо тиймэрхүү маск гэж манайхаа. Тэг гипсээр бүтээдэг шатаах зуугандаа ичдэг. Тэгтээ энэ зургийг миний санаж байгаагаар шүү. 1911 онд Богтааны зарилгаар те одоо энэ их шүтээр залагдчихжээ. Дараа нь их хувь нь одоо ингээд тэрийг бүтээгдсэн он санаа харах юм бол миний багцаагаар бол 68 он билүү 78 он билүү тэр хавцаа байгаа шүү. Тийм 78 он яг чиний төрсөн өдөр байхгүй. Манай яг энийг бүтээгж явах дараа жилд үрж ирсэн байхгүй тий. Өө за баярлалаа. Арх биш үстэй мөн үү. Ахна архинд аллергитэй болчиход байгаа шүү манайхан тий. Одоо захиралд хэлмээр байна л да. Нээлттэй их хэрэгтэй байхгүй. Open манай үүд хаалга нээлт. Тэрүүн дээр явах юм бол яг энэ үүдэн дээр хоёр спикер тавьчихмаар. Би зөв миний санал шүү. Спикер тавиад бурхны дуунууд игшгэлэх ёстой. Ертөөс энэ дээр байгаа ганц гандан л ба шүү дээ. Шаар үлгээд димээ. Эн чинь бол орчин үеийн те залуучууд одоо GC ойронтой CM ивэл гэх бах. Энэ дээр бол нэг сайн хоёр спикер тавиад бурхны номуудыг уянгалуулах ёстой. Одоо манай бурхны дуучид орчин үеийнхээс ярих юм бол сарангуй ба шүү дээ. Тарж байгаа охин. Тэ? Дандаа бурхны дуудаг. Тэ? Тэрний гой дуунуудыг тавиад тэ? Бурхан шашинтай холбоотой. Энэ бол газар ихээл аргаж байгаа юм шүү дээ. Одоо биднээс яг туулын ирэг дээр байж байна. Тийм үү? Энэ туулын ирэг дээрс чинь тэр сайхан агаар те нандин юм орж байгаа болохоор өөдөөс нь ариусгсан сайхан урлагийн бүтээл явах хэрэгтэй. Тэр нь болохоор сарангуйгийн дуунуудын холбоотой байгаа. Тий. Одоо сарангуй чинь болохоор манай нөгөө спайкийн дуучин нөгөө тий маралжингогийн биш ээ. Тий тэрний тий сарангуй тий гой бурхны. Тийм гэж бодож юм л та. Тэгээд магадгүй энэ дээрээс нь зөвхөн хөгжүүлж зориулсан сарангуйг үрээд бурхны аяг ихлүүлж болж байна те. Одоо манус хуржирээ чи урж олдохгүй байхгүй. Яг энэ дэхтэй манайхан өөрснөө хурж миний ярина гэхээс илүү өөрснөө хурж ирээд орчинтойгоо танилцах хэрэгтэй л доо. Би шөөл гандан руу очихоор дээр нэг очсон. Сая бүтэнсээ өдөр тэгэд зүгээр нэг хаан багш болцсон билээ. Тэ. Тэгээ тэн дээрээс нэг баахан ингээ дийл рүү суудсан халзан толгойтой дээлтэй болсвол өөрснөө үнэ таньшаа тэ тогтооцсон. Энэ дээр бол үнэ аж тогтоогоогүй. Хүн үнстэй хурж ирээд захиралтай нь уулзаад өөрийнхөө үнэ ашаа хилээд авахд бол наануу санаа асуудал байгаад байгаа байхгүй. Гандан бол өөрсдөө чинь бизнесийн байгуул болчиход. Энэ бол яг буйных. Тэгэлээ давуу чанар нь өрдөөс энэ байгаад байгаа байхгүй. Зүүрээ хийдэж байгаа. Манайхаа их гайхалтай болж шүү. Энэ үзүүлэн биш болж таарлаа. Магадгүй залуу усууд орон гэрээд өгчүүлж одоо яахаар болох юм бол хевсний оронд арвжуулж ингээд энэ сайхан юмуд те. Одоо энэ чинь галерейгаас гадна эн чинь өөрөө хүнд бэлэглэх орчин болчихж байгаа. Би бол энэ дундаас юу сонирхож ирэх вэ? Би энийг асарыг сонирхож байгаа юм энэ зургийг. Энэ зураг өөрөө олонгуут нь хүн бурхан хоёр байглаас үүдэлтэй гэдгийг харуулж байгаа. Одоо би энэ үгээр юу хэлэх гээд байх юм бол Дүнгийн сайныг энэ зургийг хараа бодлоо. Энэ бол юу гэх юм бол бурхан байгалыг үүсгэсэн юм уу? Эсвэл байглаас бурхан үүссэн юм уу гэдэг хариулт энэ дээр харуулж байгаа байхгүй.
Тийм бооз. Энэ зургийг би авна. Тоглолтондоо зориулаад тий. Яг манай темпко бол энэ дундуур нь ороод ирнэ. Чингис хаан маань тэгээд яг займаагаа дэмжиж яачих юм бол жоохон энийг жоохон балаа гэж. Гэхдээ яг одоо шийдвэр энэ шүү дээ. Энэ хараа. Тийм үлзий зуух шиг. Гэхдээ эн чинь болохоор яг энэ дээрээсээ миний бодлоор бол яг ингээд энэ чинээсээ нэг жижигхэн шатаах жоохон мод зод хийгээ те. Тамхи татчаага тамхи хийсэн ч болно шүү дээ. Ингээ болно. Тий одоо энэ гал яаж ийх хөөх. Хайш энийхээ сахад махлаа зулгаад юм мэд. Яг жок шүү манайхан. Энэ ч гоё тулган болдог гэд байна бай. Аяг маяг нь бол ямар ч гоё. Бас ховор шүү манайхан ийм сайхан. Тий манайхан ингээд ягаараа энэ сайхан эрхнүүд байна. Гарынх шугууных эрхнүүд сайхан байна. А? Тий Непалаас ирсэн. Манай Непигийнхэн бол сайн хэлтэй эднийг бол тэгээд ингээд доотлын юм зам бол гоё юм гоё. Тийшээ орж болохгүй байна нөө. Темпка тэр үстэй тэрийг харуултаа. Ond байж хайлаа ингээд одоо яг адилхан байгаа хөөх ч удаа. Одоо яг зэрэгцүүл үүж. Мангар адилхан байгаа үстэй. Жоо ингээ хартаа. Тийм байгаа үстэй. Тийм үж. Төс байгаа үстэй. Чихмэг бол гарч байгаа байхгүй тий. Чингис хааны дормцсон гэж битгий одороо зүгээр татбар зураг шүү манайхаа. Миний зуранч гэж юу аах вэ? Зүгээр яг ямар ч тэсн ингээ ачлаа. Займаага дэмжээрэй окей. Магадгүй займаатай энэ нэг зураг хэдэн дүүрэг үрхийн бидэхгүй. Гэхдээ ихэдэн Чингис хааныгаа хөргийг ингээд баг над шиг ингээ жоок мархтай хийж тэ одоо зурсан хэр зураач гэдэг мэдгүй. Намайг агвал магадгүй эзэн Чингис хааныг доромжлолоо гэж хэлэх байх. Үгүй шүү энэ бол зүгээр л ингээд гоё те. Яг хаа тэгээ манайхан ойлгох нэг нь ойлгох байлгүй да зүгээр амгаар тал руу гаж тийм. За тэгээд энийг их мандала дэлгүүрээс яармагт байдаг Ямаке гэж би хэлдэг байхгүй. Ямакед байдаг. Одоо их мандалагаас те. Тэгээд тэнчэнээс үрж ирээ займынхаа зургийг сонирхол хараарай манайхан. Тэгээд одоо миний тоглолт чинь 5 сарын дундуур болно. Энэ зургийг худалж авах юм бол займаатай бас хөрөнгө оруулалт хийгээд тэр мөнгөөр чи би ганц гутлаад өмсөж штэ манайхан бодис дээр ярил те. Гоё юм чинь аваад. За та баярлаа.